авч төрдөг байж. Амьд хүч юм шүү дээ. Ерөөс бүх юм хийждэг байхгүй. За яа чи багт чинь жоохон чааш суух хаа. За монголчуудаа Монгол эх орныг нь танилцуулах зорилготой Монголын хамгийн их үзэгчтэй Сумдаа сайхан амьдрийг нэвтрүүлгээ Дундгой аймгийн Адаацэг сумаас бэлтгэр гэж байна. За ингээд Адаацэг сумдаа бас анх удаа ирлээ. Ингээд энэ баг газрын чулуу гэдэг сайхан зохицлбор газраар явж байна. Гэтэл одоо энэ сүм 4-р багийн нэгэн рок малчин байдаг гэж одоо сураг сонсоод тэгээд таныг зориод ирлээ. Тэгээ энэ ах маань болохоор Мөнгөн утас хамтлагийн бөмбөрчин одоо баяр цогт гэдэг сайхан одоо урлагийн хүн байна. Тэгээ ах маань одоо олон жил одоо мал малахын хажуугаар за мөн одоо ингээд рок хөгжмөө бас тийм ээ хаялгүйгээр энэ нутаг оронд ирж сонирхож байгаа баг газрын чулууг ирж сонирхож байгаа дотоод гадаадын одоо аянчин гийчэнд тийм ээ бас гэр кемпээр үйлчлдэг юм бас үйл ажиллагаа эрхэлдэг ийм хүн байна. За танд өдрийн минь төргий. Өөрийгөө танилцуулаач та аль нутгийн хүн бэ? Аав ээж нь ямар хүмүүс вэ? Би Дундгой аймгийн Адаацэг сумын 4-р магийн малчин баяр цогт гэдэг хүн байна. Би одоо малаа малсаал жуучид аваад тэгэл энэ хөгжмөн тоглоод жуучтай баясгаал тэгэл байж байгаа түндэ. За та энэ Адаацэг сум төрсөн үү? Гүү. Би Дундгой аймагт төрсөн. Аймгийн төвд. Аймгийн төвд төрсөн. За тэгээд хэдэн оноос хойш одоо энэ Адаацэг сумд амьдарч байна та? Би ер нь хөгжим тоглож байгаа дархан сэлэнгэд хөгжимчин байж байгаа. Тэгээд 95 онд иргээл тэгэл ерөөдөө 2000 он өдөө малчнаар гарч ирсэн. 2000 оноос ч хойш одоо энэ 24 жил мал малж байна тий. Энэ нутагт ер нь ямар мал малдах зохимжтой нутаг вэ? Энэ нутагт ер нь ямаа ер нь их тохиомжтой. Ямаа хүр. За таны хувьд одоо ямаа хүр зочлон. Тий. Тэгээ би бол баг малтай. Хон ямаатай. Тэгэл ямаа бол бүр сайн дайр. Тэг бах тий. Ямаа хадандаа тэр ер нь сайн. Бичээр таргаавхан түргэн. Та одоо тэгээд энэ гэр кемпийг ер нь хэдэн үеэс бас ажиллаж эхлэв? Би энэ удаж гин үү? Удаж. Зөө. Би чинь нэг 2 гэртэй байж байгаа тэгэл 3 гэртэй болоод 4 гэртэй тэгэл дээшлэл яваад байгаа юм. Одоо нэг үе бодвол одоо бас таныг сонирхож те одоо энэ баг газрын чулууг үзэхээс гадна бас энэ рок малчин гэж ямар хүн байдгийг ингээд сонирхож их хүмүүс ирж байгаа хэрэг. Тий, рок малчин ерөөсөн нэр байхгүй шүү дээ. Рок малчныхаа хаа байдаг ингээл. Тэгэл гадаадынхаа жирн их гайхна л да. Малаа услаад идэр ингээл ийм хуцтай зогсож очиж ястав. Үнэн гайхаж байгаа юм чи. Эдгээр зураг аваад шүү дээ. Йоо хам тахгүй л юм чи юм уу? Зөөлчин байна гэж бодлоо идэр. Одоо нөгөө энэ үхэндээ л од болчиход байгаа юм чи. Тэгэлгүй мөнээр үнэн гайхаж байгаа юм чи. Ийм малчин гэж ястай үзээгүй гэл. Тэгэл яав тэгэл сайхан юм да тийм ээ. Чимээс нэг өөрийнхөө урлагийн буян тий. Урлагийн буян. Тэгээд өөрийнхөө сонирхлоор ингээл хоёулаа Мөнгөн утас хамтлагийн тухай нэг жоох ярил л да. Мөнгөн утас хамтлаг маань хэдэн онд байгуулагдажсэн бас ямар сайхан уран бүтээлүүд одоо гаргаж байсан, хаанаа нь ер нь тоглодог байсан. Одоо гишүүд маань бас хаана юу хийж байгаа юм тий. Манай Мөнгөн утас хамтлаг 1979 онд байгуулагдсан. Бид нар 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. 5-аас одоо 2 нь Тэнгэрийн оронд явчаад байна. Тэгээ 3 нь байгаа. Тэгээд бас нөгөө хөгжимчтэй бол залуу үеэр бүрдүүлчин тийм ээ. Бүрдүүлчин. Тэгэл одоо ингээл энэ заримдаа жуулчид компаниуд захиалга өгдөг. Сая гэхэд 30 паран зэр тоож өгөх боломж байна үхэн болж байна. Тэгэл бид нар яар тохирж байгаа. Тэгэнгүүтээ за би хөгжмийн чинь бүгдийг бэлдээ, уулан дотор бэлдээ. Бүгдийг бэлдээд бид нар нөгөө хамтлагийнхаа хөгжимчдийг дуудаал тэгэл яг эрэхт нь гото болгож байгаа юм чинь. Яг орой 8 цагт бид нар яг ихлээл 2 цагт тараагаал тэгэнгүүтээ сэтгэл амар өндөр байна гэж юм чи уулан тоглолцол тэгэнгүүтээ тэр ахсах чинь асууж байгаа байхгүй. За орокаха хэдэн төгрөг өгөх вэ гэж. Тэгэхээр би өөртөө их мөнгө хэлж байгаа байхгүй. За 3 сая төгрөг.
гэж багтахгүй юу гэж. Гэхдээ тэр өөрөө мэдсэн 5 сая өгч байгаа байхгүй. Тийм шүү дээ. Гэхдээ тэгэл үнэн бидрийг бол үнэн юу яаж байгаа байхгүй юу. Дэмжиж ваа ихтэй хөдөө юм байна идэргээл. Одоо тэгээ ахаад хойтон идэр юу яах юм гэлээ. Тэгэл холбоотой байдаг юм аа. Тэгэл тэр компани ч одоо тэгэл манайд ирээл ингээл. Одоо энэ баг газрын чулуунд дундаа ингээд гоё тэр боломжтой акустик нөгөө сайхан ханан хадан дунд тийм ээ. Тий. Ингээд бас ингээд тайцаасаал гоё гэрэл өгөөл ингээд тоглох чинь бас л супер шүү дээ. Супер. Янз шүү дээ тэгвэл. Тийм тийм. За тийм боломж бол одоо үнэхээр энэ Дундговь аймгийн Адаацэг сум баг газрын чулуунд бол одоо боломж байна. За хүний нөөц нь энэ бүр малай хариулаад ингээд бас гэр кемптэйгээ байж олон сайхан одоо ивент арга хэмжээг бол энэ баг газрын чулуунд бол бүрэн зохион байгуулах боломжтой байна тийм. Зөвхөн одоо ингээд ах тоглоод авах биш бас одоо таавал энэ олон жил 45 жилийн хугацаанд бол маш олон хамтлаг дуучтай бол найз нөхөд байгаа. Ингээд тэр хүмүүсийгээ бас цуглуулад ингээ бүр рок фестивал ч юм уу тийм юм ахвал зөндөл бодож байгаа бах түү. Тиймэрхүү юм одоо лордын дүүжэл ярьж байгаа. Тэгээд зүрхээгээд танд өөрөө. Тэр хоёр ирсэн. Тэгээд энд ингээ акустик ингээд энд нэг газар юу яач явсан. Судлаад үзээ. Хөгжим залгаад дуургаж үзээд яг эндээ юу яагаад эндээ ингээд тэгээд тэр байгалийн театр шиг тийм байгалийн задгай театр тийм тэгээд ярьсан л да. Тэгээд тэр одоо тэгээд хөрөнгө мөнгө тэр нь тэгээд одоо засгийн газрын ордноос яах юм уу? Тэгэл тиймэрхүү юм тэр дүүж хөөцөлдөөл байгаа бах. Тийм тэрийг болгоод энэ багаас бүр дисгийн
том юм хийл гэж яриад байгаа юм л да. Тэр зүрхээ гооч мундаг хүн шүү дээ тэр бол. Хөгжмөд ууралтыг бүгдийг би өөр хангана гэж. Тэг өөр ирж үзээд явсан байхгүй. Тэгээд энийг ястаа нэг сайхан хиймээр газар байна. Тэгэл Мөнгөн утас хамтлагийн одоо бас яг өөрсдийн зохиосон одоо сайхан уран бүтээлүүд ямар дуунууд вэ? За манай хамтлагийн кадавш тоглодог Батлагэр гээд залуу байсан. Тэр говийн наран гээд нэг дуу бий. Говийн наран. Ер нь олон түмэн байсан төгсөн. Тийм төгсөн дуу. Говийнханд бол тэр чигээрээ төгсөн дуу. Өөр ямар сайхан уран бүтээлүүд вэ? Өөр тэгээд нүү жаваа гэдгээр хэдэн дуу идэхтэй бол нэг юу гараагүй бид нар тэгэл ингээл яг ямар ч юм говь нутагтай бол залуучууд мэдхэн тийм мэднэ. Говь нутагтай мэдэн тэгэл бидний өөрсдий. Тэгэл та хэд мэн тухайн үед бол одоо юу гэдгийг харангач гэдэг юм уу, хурд ч гэдэг юм уу. За тэгэл одоо гадны том хамтлагтай байгаа шүү дээ. Тэгээд бүх дуунуудын л яг л өөр юм шиг тоглосон шүү дээ. Тэг шүү дээ. Одоо тэгээд гадаадынхан чи өөрсдөө аяа тавьж байгаа. Турших гэж байгаа юм шиг. Өөрсдөө аяа тавьж байгаа байхгүй. Тэрийг тэгээд авч дой зөрхөнгүй юу зөрнөлөө зарим юм дээр тэгтэл зү ваа гэдэг хоо тэгэл. Одоо ингээд энэ ч бас жуулчдаар ирж байгаа орон орны жуулчдэр шүү дээ. Орон орных хэрэг. Тэгээд ирэхээр чин тэд нар чин мэддэг дуугаа сонсох гээд байна. Тэгээд одоо өөрснөө уцаа холбоол те. Ингээд янгууд та тоглонгууд тэгэл тэгин хайрын чи. Тэгээд өөрсдийнхээ дууг тавьж байгаа юм чи. Би ч гэсэн өөрсдийнхээ дууг тавьж байгаа юм. Тэгэл одоо гадны жуулчд бол их өрмөгцтэй. Одоо сайхан үзүүштэй, сайхан аялал болох байх. Тэгээд ер нь цаашдаа бол одоо яг энэ урлаг entertainment гэдэг зүйлийг бол аялал жуулчтай маш сайн холих хэрэгтэй. Зөвхөн хүн ирээд байгаль үзээд ингээд малчин айлд ирээд явах бус те бас ингээд энэ чинь урлаг entertainment шоу гэрэлтүүлэг тийм ээ цаашлах юм бол одоо юу гэдэг DJ партинууд тийм ээ одоо бас нэг шаардлагатай юм шиг санагддээ шүү дээ. Тэгээд бас ах маань одоо орон нутгад үлгэрлээд Дундгов аймгийн аялал жуулчлал тийм ээ бас хувь нэмэр оруулаад өөрөө ингээд бас рок хөгжмийг ингээд таниулаад байж байгаа нь бахархалтай сайхан байна. Ах маань цаашдаа ер нь зорилго юу вэ? Мөрөөдөл зорилго одоо бол ингээд гэр кемп бол баагаар өргөжөөлнө шүү дээ. Явандаа одоо үйл ажиллагаа бүр жуулчны баазын хэмжээнд цаашлах юм бол одоо сайхан бүтээн байгуул том ресторан зохицолбор ингээд бас байгуулвар сайхан шүү дээ. Тийм бас бодож л байгаа да. Дотор нэг юм бодож л байгаа. Тэгэл айж багаар яахгүй бол тэгэл малчин хүн чинь бас хэцүү шүү дээ. Тэгэл нэг орлого нь хэдхэн нэг үйлрэлд тэгэл ингэж чи яах вэ? Тэгэл хоёр халуус барьчлаа. Ямар ч байсан. Тэгэл өргөжүүлээ. Хойно нэг тайз хийж байгаа. За. Манай гэрэл мэрэл бол одоо энэ байна л дээ. Юу гэрэл согтоо толгой энэ өнгөнгөөр л юу байна. Миний одоо утсан дээр бичдэг байгаа л да. Бидний тоглож ирсэн гэрэл бол ярих юм байхгүй л дээ манайх. Гэрэл бол яг л нэг юу. Гэрлэр зодож байгаа юм л да бид нар ч бас. Одоо ч юм сүүлийн шоу чи гэрэл их чухал болчихлоо. Харин гэрэл их чухал болчихлоо. За ах минь бол одоо тэгээд Сэлэнг аймагт ажиллаж исэн байна, Дарханд ажиллаж байсан байна. Тэгээд одоо хотод ч гэсэн ер нь бол олон газар ажиллалаа да. Тэгээ одоо бас энэ суманд ялангуяа одоо малчин амьдрал гэдэг бол өөрөө маш гоё тий. Одоо ингээд энэ эрүүл зэнгийг агаар стрессгүй тэгээд энэ байгальтайгаа ойрхон амьдрал гэдэг бол одоо хүний яаж байгаа бол тий. Тийш тий. Одоо ямар ч хэдэн малаа дагаад явж байгаа чинь хадан тал явж байгаа чинь тэгэл таргална гэж лав байхгүй. Тий. Тэгэл хэдэн малаа дагаад за манай малын урд дөр орчиж байгаа ч юм. За ирж юм тийм. Тэгээ гоё байна одоо ингээд салбарын одоо монголчууд маань энэ орон нутгад ингээд сайхан амьдрах бүрэн болцоо байна. Ах маань ч гэсэн одоо ингээд урлагийн хөгжмийн хүн. Тэгээд одоо бас орон нутгад эрүүл зэнгийг агаарт сайхан мал аж ахуйгаа эрхлээ. Хажуугаар нь байгалийн зохицолбор газрынхаа дэргэд бас аялал жуулчлалыг хөгжүүлээд өөрөө урлагаа үзүүлээд ингээд байж байгаа нь бол бас их сайхан байна. Тэгээд одоо Улаанбаатар хот, нийслэл хотын одоо асуудал бол бүгдээрээ л мэдчихэж байгаа тийм. Ямар стресстэй, төгжрэлтэй, бохирдолтой байдаг үлээ. Тэгээд бүгдээрээ ажлын байраа бий болгоод сум орон нутгад сайхан амьдрах боломж бол Монгол орны 21 аймаг 330 сумд бүгдэнд нь байна. Хамгийн гол нь одоо зам
ерөөсөө зам л тавьмаар байна. Тэгээд манай яг төр засаг маань боломжоор л тавьж ийн л та. Тэгээд энэ мэн жоохон удаашралтай ч юм шиг чанартай ч юм шиг, чанаргүй ч юм шиг нэг юм байна л да. Тэгэхээр бид нар одоо том мөрөөдөлтэй, том зорилготой байх хэрэгтэй. Арабчууд тийм ээ, нефтээ ухаад ингээд нефт бол бас хэмжээтэй шүү дээ. Ингээд тэр хуримтлаараа одоо бас мөрөөдсөн шүү дээ. Дэлхийд байхгүй тансаг хот байгуулна гэдэг. Тэр мөрөөдөл нь биелээд одоо тэр хот маань өшөө тэр нефтээс нь дутгааргүй хэмжээний одоо маш их орлогыг оруулж байгаа юм жишээ бол байж л байна тий. Дэлхийн хамаг л мөнгөтэй төрхтэй хүмүүс тэр Дубай хотыг үзэх гэж очиж шүү дээ. Гэдэг шиг л одоо монголчууд мандс нь одоо том зорилготой, том мөрөөдөлтэй амьдрмаар байна. Алийн болгон нэг аж ахуйн ажил хийгээл наагур цаагур хідэн сумын цэцэрлэг соёлын төв барьж байгуулна гээл нэгэн байр нөгөөх нь дэмий хэрэггүй гээл ингэж яах вэ? Одоо жоохон цар хүрдээ сэтгэмээр байна. Ядаж дархны зам байж тээ нөгөө. Гоё ингээд дөрөв гинэ. Хоёр урсгал. Энэ бол одоо хийгцнэрээ цаг хугацаа хэмжээн, эдийн засаг болон тэр машин тэрэг эвдрэхгүй байна. Тэр хоорон зах зээл хурдан эргэлдэж байна. Амархан муудах бараа бүтээгдэхүүн хурдан төв суурин газар руу явж гин гэдэг шиг. Тэгэхээр одоо монголчууд маань 21 аймгаа тэр гадны орон шиг тэр 8 игнэ 16 игнэ хэрэггүй. Монголд бол эхний ээлжинд ерөөсөө л дархан шиг ийм замыг 21 аймгаа холбох хэрэгтэй. Яралтайгаар. Тэгээд 330 сумаа одоо сайхан хоёр урсгалтай нэг 3 машин чөлөөтэй зөрчгөр хажуудлаас нь итгэхгүй шиг тавьж л да тий. Нэг өргөн шиг зам тавьчихаа. Ингэчийг бол Монголын маань эдийн засаг маш хурдан эргэлдэн дээрээс нь аял жуурт хөгжих боломж бүр их түргсэн тий. Тэгээ энийг одоо төр засаг маань нэг ажлын хэсэг гаргаа сайхан судлаад энэ солонгосууд яаж нутагта замын сүлжээ байгуулсан бэ? Энэ миний судлал да одоо манусаас илүү мэдээлэлтэй хүмүүс байдаг байлгүй дээ. Тэгээ солонгос бол одоо төр засаг тэр замыг бүгдийг тавьж чадаагүй шүү дээ. Хувийн компаниудаар тавьчихж байгаа. Тэгээ хувийн компани нь одоо юу гэдэг тэр сайхан уулан дундуур том гүүрэн зам янз бүр юм чинь энэ хиний зам байх хөө энэ нэг компани зам шүү дээ. Тэгээ тэргээр орохт нь ингээд одоо манайхаар бол нэг 500 төгрөгөө өгөөл тэр нутгийн иргэд нь бол тий маш богино хугацаанд үйлчлэгийг авчдаг, түргэн шуурхай зорчдаг, аюулгүй болж байгаа байхгүй тий. Тэгээ нөгөө компани хэдэн жилийн хугацаанд нөгөө зам хийсэн зардал болон ашиг олоод авчдаг. Яг ийм маягаар ингээд эн чинь улс орноо замаар ингээд сүлжиж чадчих штэ. Тэгэхээр Монгол ч гэсэн заавал гадны орноос шал өөр л дээ хүн ам арай цөөхөн одоо олон зүйл байгаа. Гэхдээ Монголынхаа нөхцөл тохируулаад нэг сайхан судалж байгаад ингээд замаар сайхан хангаад өгөх юм бол энэ орон нутаг хөгжих, хотын төвлөрөл одоо буурах, саарах, зам дагаад маш олон одоо ресторанууд, үйлчлэгээний газрууд, жошт буудал, суурьшлийн бүсүүд бий болох гэдэг. Ингээд ийм боломжууд байхад одоо манайсаа л ухаантай хүмүүс энэ дээр одоо сууж байгаа гэж боддөө шүү дээ. Тэгээд яагаад ингэ хийчдгүй. Тэгээ бүр аргаа олохгүй бол одоо мань мичиг юм судлаач хүмүүсээс үнгүй зөвлөгөө аваач гэж одоо заримдаа боддөө шүү дээ. Зүг биз дээ. Зүг биз дээ. Зүг шүү дээ. Одоо алien болон дугуй явах вэ? Санаагаа хэлмээр л байна. Танд одоо бас энэ хөдөө орон нутаг суманд юу н ажиллах, амьдрах юу н ямар нөөц болцоо харагддаг вэ? Цаашлах юм бол сум аймаг төр засгаас бас ямархуу бодлого барьж ажиллахаар ер нь энэ малчин ард иргэд энэ сумын иргэдэд хэрэгцээтэй вэ? Юу гэж боддог вэ? Хүмүүс янз бүрийн юм ярьж байгаа шүү дээ. Та сайхан чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлээч. Ер нь суманда амьдрах шиг л одоо бүхэл юм биш үү? Ер нь одоо ер нь хөдөө бол ер нь юугаар дутагдах юм байлаа шүү дээ. Хөргөгчд нь ерөөсө хөдөө л ер нь залуучуудыг өрөөлмөр байгаа юм. Хөдөө энэ сайхан юунд чи одоо хөдөө сайхан малаад хотод тэгэл бөглөрөөл түгжрээд ажил хийж чаддгүй машин дээр 5-6 цаг түгжрээд тэгэж юу тэгж цаг магаа яваач хор миний бодлоор хөдөө гараад ингээд өөрийнхөө зоргоор ингээд амьдрч юмэр санагдаад байгаа юм. Тэгээ одоо хүний санаа ондоо байдаг юм. Би бол хэзээч хөгжим аяхгүй, хэзээч мал аяхгүй. Тэр төргөө ингэж явж байгаа л нэг хорвоод өөрөө нас өндөр болоод тэгэл малтайгаа мал шиг сайхан юм хаавах. Яг үнэ. За тийм байна. Тэгээ яриад үл их юм байна. Танд бас нэг сайхан боломж олгоё. Манай нэвтрүүлгийн хамтрагч байгууллагын Мөнх Ампер Construction гэдэг нэг барилгын компани байна. За. Тэгээ энэ залуучууд маань Монголдо хямд чанартай барилгын материал үйлдвэрлэхээр зорж байгаа юм мөрөдөлтэй залуучууд.
Мөнх Amber Construction. Тэгээ манай нэвтрүүлгийг их үзэх дуртай. Тэгээ манад төслийг дэмжиж танай нэвтрүүлгээр дандаа л одоо сум орондоо сайхан амьдрий одоо ажлын байр бий болгоё, сайхан байшин саваа өргөтгий гэсэн хүмүүс бас ордог учраас тэр хүмүүст манай одоо барилгын материалыг 10% хөнгөлөлтөө үнээр авах эрхийг одоо өгөөрэй гэж надад дайсан. Тэгээ энэ боломжийг бас 10% хөнгөлөлтөө материал авах эрхийг танд олгоё. Та бас энэ кемпэ одоо ингээд сайжруулад магадгүй тайзаа хийн. Одоо тэгээд яванда ресторан энтер байрна гэж зөндөө л ажил болох байх. Тэгэхээр энэ барилгын материалыг 10% хөнгөлөлтөө авах эрхийг танд олгоё. Оо за баярлалаа. Тэгээ энэ компани болохоор утас дугаараа Тий, миний утас. хаач. Энэ компани юу хийдэг вэ гэхээр ахаа ийм байна. За. Нөгөө Lego блок гэдэг нэг сүүлийн үед нэг юм том блок хийгээд байгаа шүү дээ. Тэрийг үйлдвэрлэж байна. Да байж юу яасан ч бүр сан. Да байж энэ ярилцлаганд орж байна. За. Сандра бүр асаа гэж салах гэж байгаа. Авчлаа гэж шүү. Тэгээд ийм байгаа. Энэ нэг барилгын компани залууч нь Lego блок гэдэг юм том блок шүү дээ. Хугсардаг. Тэрийг үйлдвэрлэж байна. Хөөсөн дулаалга. За нэг сэндвич хавтан байна шүү дээ. Одоо ингээд гоё том заалмаал барихад таавал одоо бас нэг заалмаал одоо битүү юм барих бас санаа байж л байгаа шүү дээ. Тийм сэндвич хийж гин. Тэгээ барилгын дотор гадар будаг имүүлс бүр гадна талын басаад ийм чулуун будаг хүртэл одоо хийж байгаа. Ер нь байшин барилга байгууламж барихад шаардлагатай бүхий л материалуудыг Монголд үйлдвэрлэж байгаа ийм залуучууд байгаа. Тэгээд та бас шаардлах юм бол холбогдорой. Тэгээд хугацаа бол байхгүй. Сарын дараа ч та материал авч болно. 3 жилийн дараа 10 жилийн дараа ч авч болно. Өөрийнхөө боломжтой үедээ хандаарай. За. Эрхийг танд олгоё. Оо баярлалаа. За дээрэс нь энэ завшааныг ашиглаад идэх шиг одоо тэгээд энэ цэнхэр дэлгэцийг үзэн суугаа. Нутгийн уугуул суугуул ах トゥ төрөл төрөсөд хамтлагийн мөнгө утас хамтлагийн гишүүдтэй таны таньж мэддэг одоо та бол Монгол орны олон газар ажиллаж амьдэрсэн олон сайхан таньдууд байгаа. Тэр сайхан хүмүүстэй нэвтрүүлэг гарах өдрийн чин сэтгэлийн мэдлэг төвшүүлээч. За. За та бүгдийнхээ амар амгалангийн айлтгая. За бүх таньж мэддэг хүмүүстэй энэ ороогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё.